Одоо ийшээ би Фужи уулын зүг явна заяа. Дугаатайгаа. Ийшээ бүр үнэхээр гоё харагч байна. Тэгээ би таад дахиад Фужи уул харуулъя. Энаараа. Яа. Дахиад гайгүй. Чи ийм гоё уул харж байгаа юм чи энэ харалтаа. Энд ингээ Фужи уул харагч байна тест. Ийм гоё уул харж байгаа юм чи юу гэж ядрах вэ? За Япон улсад гэрлэгөө орж шүү. Тэгээд би харагчаагаа виви харуулчихъя. Фужи харагч нь. Аригато гозаймас. Аригато гозаймас. Japan. Good morning from Tokyo, Japan guys. За бүгд нь өглөөний мэнд хүргэе. Одоо өглөөний 6 цаг болж байна. Би өглөө 5 цагаас босоод бүх ашаануудаа амжиж фактлээд одоо би Шинжукугийн бас стейшн буюу автобусны буудлын руу явж байна. Тэгээд гадаас жоохон сэрүүхэн байна. Би сая хүртэх өмч амтсангүй. Газ ачаануудаа фактлаад тэгээд шөнө 12-оос унтаад нэг 5 цагийн нойроо аваад одоо дараагийн замдаа гарч байна. Тэгээд өчигдөр би Кёто хотоос гараад орой Токиод ирсэн. Тэгээд саяны хостел байрлаад тэгээд ажгүй гоё амарлаа. Тэгээд одоо хайшиж байгаа гэхээр тэгээд мэдээж Япон улсад ирсэн юм чаа. Заавал очих ёстой газар шүү дээ. За би та хэдэд өглөөний 5 цагийн Токио ямар байдгийг үзүүлээ. Төгжөө бол гайгүй байна. За нэг өчигдөр нөгөө хагасан байсан болохоор бас хүмүүс шоудад одоо харьж байгаа нөхдөө зөндөө их байна. Сохтуу нөхдүүд бас зөндөө их явж байна. Тэгээ машин бол тийм их биш байна. За ингэж. Ногоон гэр басчих. Тэгээ такси чи ихээр Японд ч манайха такси аимшигтай үнэтэй байдаг. Ер нь бол та такси бариа хэрэггүй дээ. Бүр яаралтай нөхцөлд такси барьд юм уу гэхээс бусдаар бол такси битээ бариар заа. Бусад үе дандаа трен метрогоор яваад байхад бол ер нь нэлээд дажгүй баг зардлаар одоо замын зардлаа бол хэмнэ шүү. Тийм болохоор би ойрхон зайд бол байнга алхаад байгаа. Тэгээд хол зайд бол мэдээж метро тренээр явчихна. Ер нь л учрыг нь л олцсон. Тэгээд хаашаал яваад байгаа. Метрогоор. Тэгээд та тэгэхээр такси ер нь битээ бариарай. Одоо өглөөний 6 цаг 50 минут гээд одоо 15 минутын дараа хөдлөө. Та дундаас над чи ингээ ганцаараа ялж байгаа нөхдүүд одоо энэ Токиогоос Фужи явах гэж бол Шинжуку бас терминал гээд Шинжукуд байрлалт юм билээ. Тэнгүүтээ би өчигдөр байрлаж байгаа хостелоо болохоор Шинжуку бас стейшнтэй ойрхон хононгуудаа. Тэгээ өглөө ингээ айгүй алхаад ойрхон ирж чад. Тэр та Токиогоос Маунт Фужи явах гэж бол Шинжуку ойролцоо байрлангуудаа бас тиктэй захиалчуд айгүй амар юм биш үү. Одоо ингээл хол зам туухгүйгээр метрон суухгүйгээр ингээ алхаад өрөөд юм. Окей. Аяллаа ухаалын сонголт юу вэ гэж би танд харуулъя. Сүүлийн 4 жилийн хугацаанд 100 мянган орчим километрийг гадаад болон дотоод аяллыг хийсэн байна. Энэ хугацаанд миний аялалд хамгийн ихээр тусдан болж исэн нэг зүйл бол Tapa application. За бүгдээрээ Tapa app руу ороод нэг улсын нислэг судлаад үзье. За жишээ нь Улаанбаатараас Токио. Нэг талдаа энгийн огноогоо сонгоод
Нэг 3 юм сонгоод болчлоо. Үүнхээр амархан. За эндээс онцлог нэг таалагдж байгаа зүйл нь юу вэ гэхээр хамгийн хямд тикетийг бидэнд тооцоолоод хамгийн их нь гаргаж ирж байгаа. Энэ үнэхээр гоё. Яагаад тэгэхээр биднийг хямд өртөлтэй аялахад энэ тусалдаг. Oh my god. За манайхаа би хаана ирсэн бэ гэхээр за яг миний ард талд харагдаж байгаа заяа. Тэг би яг өөрөвчөө өөрөөтэй. Би дөнгөцөө автобуснасаа буулаа. Тэг автобуснасаа буусан чинь шууд нэг гайхамшигтай зүйл олж харлаа. За вэж гараа. Би одоо нууцсан байгаа шүү. Харуулахгүй таад. Түр вэж гараа. За баяхаа нүдэ бэлдээрээ, бие бэлдээрээ. Одоо би үзүүлэгч шүү. Хаана ирсэн байгааг үзүүлэгч байна. Одоо би ийшээ алхах заяа. Алхах чах хооронд намайг хаана ирсэн байгааг та таагаарай. Тэгээ яг үзэж байхдаа доор комент өчээрэй. За би ийшээ алхлаа. За бэлэн үү манайхаа. За би нэг бие бэлтээ. Би ийшээ харж чадахгүй байна. Нүдэндээ итгэхгүй болохоор. За явсаа. Oh my god. За би ийшээ алхачаад ирээ. За энэ дарагч манайхаа. Яй. Look at this. Look at this. Guys. Look at this. Япон улсын ноён оргил хамгийн өндөр уулын нэг болох Фужи уулаас энэ өглөөний мэндийг та хэд дахин хүргэе. Япон улсын нийслэл Токиотоос 2 цаг орчим яваад Фужи уулан дээрээ хурж ирлээ. Тэгээ өнөөдөр болон маргаашийн цаг агаар бол битүү нартай ямар ч бороо байхгүй, цас байхгүй. Тэгэхээр хэдүүлээ Фужи уулаа харж чадна гэсэн үг. Тэгэхээр би бас та хэдтэй Фужи уулаа үзүүлж чадна гэсэн үг. Одоо энд ингээл харагдчих та харж байгаа үстэй. Тэгэхээр манайхаа Фужи уул чинь бас харагддаг хүндээ харагддаг. Харагдахгүй муу хүндээ бол харагддаг гэсэн шүү. Тэгэхээр надад харагдж байна. Тэгээд миний ачаар та хэд бас харж байна гэдэг чинь бүр ингээд хэдүүлээ бүгдээрээ бүр маш их азтай хүмүүс байгааз. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ бас амьд байгаадаа талархах хэрэгтэй шүү. Өнөөдөр ингээд гоё тэнгэр харж байна. Фужи уулынхаа оройг харж байна. Тэгээ ийм гоё цаг агаарт ингээ аялаа явж байна. Бас би гоё бичлэг хийгээ та хэдэд энэ гоё мөчийг үзүүлж байна. Тэгээд ямар тач амьд эсэн мэнд энэ мөчөд байна. Тэгээд өнөөдөр би эрүүл саруул байна. Амьд байна. Энэ бол надад байгаа болон бид бүгдэнд байгаа хамгийн үнцэнтэй зүйлсийн нэг. Ингээд нүд ингээд шууд ингээд ийм гоё юмыг харж байна. Тэгээ бас ингээд эрүүл байна гэдэг чинь энэ бүгдийг ингээд мэдрэх боломжийг олгож байна. Тэгэхээр өнөөдөр амьд эрүүл саруул байгаа да. Зөндөө их талархаж байна. Тэгээд албан ёсоор энэ хөө Фужи уулын аяллаа яг энэ мөчөөс эхлүүлж байна. Фужи уулаа хараад ярмаар байх юм. За тэгэхээр манайхаа нэг сонирхолтой зүйл байгаа заяо. Би энд ирэхдээ ерөөсөн буудал захиалаагүй, хостел захиалаагүй ямар нэгэн тийм хотел ерөөсө бук хийгээгүй заяо. Тэгэхээр өнөөдөр би хаана хонох вэ гэдэг тун сонирхолтой. Цаа чинь гэхдээ хаан ч явсан аргаа олчтой шүү дээ. Монголч явсан, энэ тэнд ч явсан аргаа олчдаг. Яг Японч гэсэн ижлэхэн заяо. Фужи уулынхаа дэргэд одоо байгаа. Дараагийн газар руу явах арай л болоог байна. Тэгээс энд байж хахад Филиппин болон Австрали улсаас явж байгаа хоёр аялагчтай танилцлаа. Тэгээд та хэд бас танилцуулъя гэж бодлоо. Гадаад түүний хувьд одоо Япон улс хэрхэн яаж санагдаж байна те Фужи уулын сэтгэлийн сонсъё. Hey bro, come on. Welcome to Japan. Where are you from? I'm from Australia. Australia, yes. How long are you staying here? We stayed here for 2 days. 2 days. How is it, your Fuji trip? Very, very nice. You wake up to seeing Mount Fuji with breakfast, dinner. It's very nice. How is your Japan trip so far? What is the best 3 things about Japan, you know? I think it's discipline. People are very disciplined. Yeah. It's very clean. Yeah. So you won't see rubbish lying around. Yeah. And people are just very nice and friendly. Nice. And yeah, it's just very nice. Food is good. Yeah. Which city do you live? Perth, Western Australia. Oh, Western Australia. It's very hot, yeah. Very hot. Very lots hot. of kangaroos. So yeah. Yeah.
I'm from Mongolia. Mongolia is now winter time. It's very cold Does it now. get as cold as It's here? minus 25 or minus 30 Celsius. Wow. Yeah, the day after tomorrow I will go back to Mongolia. So you're pretty used to this. Yeah. Because this is just what, -3. That's it. Yeah, negative. It's okay. Look at me. Just nice Before to meet you leave, you. anyways. Yeah. Nice Yeah, to nice meet to you. meet you, bro. Hey yo, Australia. Yamanakako гэд Фужи уулын дэш явж байгаа. Тус нь ашиг болчихлоо. Золиг гэж автобуснаас арай төрүүлээ буучлаа. Тэгээ намайг досч авах хүн маань нэлээ холоос ирж байна гинэ. Тэгээд дугуйтаа хүрээд ирээ гэж байна. Тэгэхээр би эндээ ер нь байж ахаар боллоо. Тэгээд Ямака цаавж хараа. Яман нэртэй н оруулаа. Арайш Ямака биш хаа. Орчаад хаа. Ямана Како гэдэг нуур яг миний хажууд байна. За ярагшаа харах юм бол Фужи уул маань хажууд байна. Тэгэхээр одоо намайг досч авах хүн маань эндээс ирэх юм болов уу? Эндээс ирэх юм болов уу? Одоо ирж байгаа нэг дугуйтаа ирж байгаа. Тэгэхээр би нуурынхаа энэ хавьд түр амраад байжээ. Хот орондын автобус нь яг тэр бүр доор зогссон юм байна. Тэгээ тэндээсээ сая нийтийн тээвэрт нь суугаад 40-50 минут яваад би сая энэ Яманатай ямарч нууран дээр хүрээд ирлээ. Энэ дээр бас зөндөө олон завь байна. Энэ завьяраас хүмүүс энэ нуураар бас аялал хийдэг юм шиг байна. Гэр оронгоо бадарч сая зам дээр зогсчихсэн чинь төвшин ах маань ирээд ингээд намайг тосч авлаа. За намайг тосч авсан баярлаа. Хаанаас ирвэ? Яманакако Хиранагаас ирлээ. Хиранач одоо тэнд байгаа гэсэн тий. Тий, одоо яг нуурын эсрэг талд байгаа гэсэн. Тэнд байгаа. Дугуйтаа ирсэн тий. Тий, дугуйтаа. Уул намайг дугуйтаа авах ирсэн гэлөө. Тий, ууг нь тэгсэн. Тэгсэн чинь амар хол 2 дугаар авч явж байгаа. Тэгээ манайхаа юу яхаар болсон? Эндээс би бол автобусаараа явсан дээр юм байна. Яагаад тэгэхээр бид хоёр нэг дугуйтай. Тэгээ би ч бас нэлээ ачаатай явж байгаа. Тэгэхээр бид хэд бол ингээд бөөндөө ачаатайгаа ингээд бөөндөө явна гэдэг л худлаа. Тэгэхээр одоо би дараагийн автобусаа хүлээгээд тэгээ автобус одоо бараг 10 минутын дараа ирж байна. За автобус ирж байна. За хоёлаа тэнд юун дээр илээ? Хиро? Яманакако Хиранаг. Яманака Хироно дээр уулзъя. Угаасаа бичтэй нөө. Энэ автобус нь өөрчлөгдсөн байна тий. Минийхээс арай өөр автобус байна шүү. Явах гэж шүү дээ. За тэнд уулзъя. За өглөө 5 цагаас босоод явсаар байж хаад одоо л яг зорьсон газараа ирж байна да. Өдрийн гайгүй. Чи ийм гоё уул харж байгаа юм чи энэ харалтаа. Энд ингээ Фужи уул харагдаж байгаа сте. Ийм гоё уул харж байгаа юм чи одоо юу гэж ядрах вэ? Хаач ирч явсан. Ваза энд ирээд тэгээ Вазагаар холбогдуулж одоо ингээд бид хоёр танилцаад ингээ явж байна. За багигаар тамдсан шүү дээ бас тий. Ваза баги тэгээ бид хоёр эцэн ингээд уулзлаа гэж. Манай хоёр үдчихэвэл тэгээд бас хоёртоо баярлаа. За ерөөсөө Фужи уул ерөөсөө энд биш тий. Энд ч ямар амар вивтэй газар вэ? Энэ харалтаа. Энэ бараг 7-8 оттой буудал цаашаа юм шүү. Ийм газар амьдруул нэрээ. Асархаа энэ хараа. Оо үдэн дээр хэмээн тий.
За манайхаа өнөө шөнө ийм гоё вигтэй газар ондох нь шүү дээ наараа. За өглөөс ирээл дэше харна шүү дээ. Яа. Зэ. За Япон улс дахь гэрлэгөө орж шүү. Тэгээд би гарагшаага виви харуулчих нэг. Фужи харагч нь уу? Мод жоохон. Сая дуугаа унаа гараад ирлээ. Тэгээд төвшөөхөн яг гэрээ ойролцоо юм гоё спот байд юм байна. Тэгээд энэ ард ингээд Фужи бол. Тэгээд энд ингээд нууран дээр хун ингээд усны шувууд бүгд ирцэн. Тэгээд хунг сая хоолсон чинь ингээд миний хоол дуусаад миний гуйг хазаа ичлээ. Дээшээ бүр энэ араа. Йоо. Дээшээ араараа манайхаа. Сэрхэ. За шувууд чи энд байна. Энэ ахын зураг авт юм шиг үлээ. Гот яриад ичтэй үе. Энэ араа. Фужигээл харна да одоо. Одоо би дугуйтай эшээ басны гоё спот руу явах гэж байна. Тэр хоёулаа дугуйтай явж байгаа. Орж байна. За хаашаа явж байна? Явна нэртэй газар вэ? Тэр басахдаг. Яг дугуй амтахтаа замтай. За энэ дугуйн зам нь бараг машин зам шиг байгаа сте. За дахиад Фужигээ харуулчих шээ. Хаашаа ч явсан дугуй зам байгаа дөө. За миний дугуйг таа жоохон удаан байж магадгүй гэж харж яж магадгүй. Гэхдээ яг унвал бүр бас янзын хурдан юм байна. Ямар ч асуудалгүй. Үнэхээр эвтэй юм. Бичлэг хийж явахд бол нэр ямар ч асуудал алга. За урт хөгжил өссөн шүү. Холгоомжтой дундуур. Энд яа зам дээр зогссон юм бол. Цагтаад өгүүл яасан. Ой ишээ өөр янз яа. Яа. Ишээ одоо харуулъя. Эйё! Тийм ээ. Энэ бол үнэхээр гайхалтай. За, Япон улсын ноён оргил Фужи уулын дэргэд байрлах Ямана Коке гэдэг нуурын ирэг дээрээс
өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр яг одоо цаг агаар үнэхээр гоё байна. Би ихтэй манайхаа өглөө 7 цагт тусаад Фужи уулаа харна гэж сэрүүлэг тавиад эрт боссон аахгүй юу. Тэгээ цонхоор харсан чинь ингээд Фужи уул ерөөсөө харагдахгүй. Баг ингээд Монголд богд ууланд баг байгаа юм шиг ингээд ерөөсөө мөх цаас дуулж харагдахгүй битүү ингээд үүл харагдаад Фужи уулаа харж чадаагүй. Тэгээд одоо 10 цаг болж байгаа. Тэгээ 20-30 минутын өмнө буюу яг өглөөний 9 цаг 30 минутанд ингээ Фужи уул маань харагдаж эхэллээ. Энд уул нь 30 минутын өмнө битүү үйл байсан. Тэгээ одоо л гоё боллоо ингээд. Баг ямар ч үйл байхгүй. Гэтэ одоо эндээс нэг үйл ирж байгаа. Энэ үйл эндээс салхилж байгаа болохоор ийшээгээ Фужи руу ойртох магадaltaй. Тэгэхээр энэ үйл ирэхээс өмнө бас энэгээр гоё дугуйтаа явъя. Тэгээ би өглөө 8 цагт тусаад энэгээр дугуйтаа явж байна. Тэгээ ийшээгээ нөгөө өчигдрийн анх буудаг автобусны буудлын ихэнх хэсэг дээр очиод тэгээд ийшээ нэг ирж очихын нэг баг одоогоор нэг 5-аас 10 км дугуйтаа явж байна. Тэгээ гадаа цаг агаар гоё болохоор нэрэ үнэхээр хэлэхүүг алга. Үнэхээр гоё байна. Энэ нуур бас ингээ гоё харагдах юм аа өглөө. Наранд ойгоод тэгээ Фужи бол ингэж гоё харагдаад ингээд тэгээ энд ингээ оймоод тэгээ энэ байгалийн тогтцол нэрэ хэлэхүүг алгаа. Өнөөдрийн өглөө бол бас Фужи сан уул маань бас хүүгээ гэсэн юм уу да гэмээр л намайг хивээж байна. Тэгээ би одоо буцаад нөгөө байрлаж байгаа газрынхаа тийшээ явж одоо өглөөний цагаа уух гэж байна. Тэгээ өглөө нөгөө Фужи уулаа харна гээ догтлоод ирцэрээд хоол идэхээч мартчих. Яарч явсаар байгаа. Дээрээс нь бичлэг хийж бас маш завгүй явж гад одоо л арай гайгүй болж байна. Тэгээ би таад дахиад Фужи уул харуулъя. Энаараа. Яа. Би уул нь одоо энэ зүг рүү явж байгаа хгүй юу. Гэхдээ бисаа эндээс ийшээ явсан чинь энэ вив бүр үнэхээр гоё харагдаж байна. Тийм болохоор би ийшээ дахиад явах гэж байна. Таад бас үзүүлээ. За вечерэ. Одоо ийшээ би Фужи уулын зүг явна заяа. Дугуйтаага. Ийшээ бүр үнэхээр гоё харагдаж байна. За манайхаа би сэтгэлээ бэлдээрээ. 1 2 3 За Оо юу вэ манайхаа хараарай. Амароо. Йоо. Фужи-сан баярлалаа. Thank you my Fuji. Йоо. Йоо. Let's go! Би хит харсан ч өөд харгүй юм байна. Яах вэ? Би энэгээр баг 10-20 явлаа түрнээс хойш. Яг энийг харах гэж дахин яваад байгаа. Яа. Гэтэ энд юу аавал зүгээр юм бэ? Энэ та хэрвээ Фужи руу аялах гэж байгаа бол одоо жишээ нь Яманакако нууран дээр ирэх гэж байгаа бол ер нь энд дугуй туристчул айгүй зүгээр юм байна. Энэ ихтэй манай Борогийн дугуй л та. Хэлэхүүг алгаа. No words. It's fucking beautiful mountain. За нэгэд Апер руу орцсныг дараагийн 3 улсын аялал төлөвлөж байна. Эхнийх нь Сөүл, Бангкок, сүүлийнх нь Япон улсын нийслэл Токиод. За би аяллаа ингэж төлөвлөлөө. Аяллаа бэлтгэлтэй гарлаа. Ер нь манайхаа аялал, зочид буудал, ээсэм, даатгал, такси үйлчлэгээд маш олон зүйлүүд хэрэг болдог. Тэгвэл таад аялдаа явахдаа аяллаа цогц үйлчлэгээ Tapa app руу ороод бүгдийг нэг дороос авчихна гэсэн. Ингээд болоо. Хямд бас хялбар аяллаа. Tapa trip. За манайхаа би аялдаа гарцсан явж байна. Нэрээ нэг юм хэлхээ мартсан билээ. Таад утсаар заалгаад мөн захиалаа өгч болно шүү. 1844 рүү заалгаад аяллаа бүх үйлчлэгээ нэг дороос захиалаад аялдаа гараарай. Окей. За бай.
Fuji-сан уул маань хүүгээ гэсэн юм удаа гэмээр л гоё цаг агаартай байна. Энэ агаар салхи, тэгээ энэ шовууд, хон шовуу, усны шовууд, тэгээд энэ байгалийн модод, энэ салхи, Fuji уулынхаа энэ мөх цаст оргил, тэгээд энэ бүх зүйлд зөндөө их баярлаа. Тэгээд би энд ирсэн байгаадаа зөндөө их талархаж байна. Тэгээд би бас бичлэгнийхаа ихэнд хэлжээсаа ингээд би өдөр бүр ингээд энэ мөчөөд ингээд амьд байгаадаа эрүүл саруул байгаадаа би зөндөө их талархдаг. Тэгээд надад байгаа хамгийн үнцэнтэй зүйлсийн нэг бол ингээд би өнөөдөр амьд эрүүл саруул байгаа минь миний хамгийн үнцэнтэй зүйлсийн нэг гэж би боддог. Тэгээд бас миний хайртай хүмүүс ингээд гэр бүлийнхэн маань аав ээж ингээд миний бүх хайртай хүмүүс ингээд амьд байгаад бас зөндөө их талархдаг. Тэгээд бас би өөрийнхөө амьдралын энэ замаар ингээд алхаж байгаадаа бас ингээд би ингээд хэний ч ингээд заасан замаар би алхаагүй. Ингээд одоо жишээ нь би Японд ирсэн байгаа аялал би хин нэгний ингээд заавар зөвлөгөөгөөр ч юм уу ингээд хин нэгний ингээд төлөвлөгөө маршрутаар ч юм уу би ерөөсөө яваагүй. Би яг ингээд өөрийнхөө яг юу гэж юу зорж байгаа. Тэгээд яг би яг өөрийгөө сонсоод би яг энд ирсэн байгаа. Би яг хин нэгний ингээд дуудлагаар тэг хин нэгний ингээд замаар би ерөөсөө яг энд ирсэн ингээд суугаагүй. Яг энд ирсэн байгаа энэ мөч яг энэ замаар ингээд алхаа явж байгаа. Миний энэ амьдралын зам бол яг миний яг сонгосон зам. Энэ замаар ингээд би алхаад амьдраад явж байгаадаа би зөндөө их талархдаг. Одоо би өөрөвчөө өрөөд камера бариад бичлэгээ хийгээд ингээд шинэ газар үзээд шинэ челленжүүдийг давж гараад тэгээд яг өөрийнхөө энэ замаар ингээд алхаа явж байхдаа би ингээд ямар тач би ингээд ямар ч асуудал гарсан ингээд бүгдийг даваад гарна гэсэн надад итгэл найдар байдаг. Тэгээд би камера бариад өрөвчөө өрөөд би хаашаач явсан би зүгээр тэр замаар би алхаж чадна гэдэг тийм зүгээр маш их хүчтэй тийм итгэл найдар байдаг гэж боддог. Тэгээд тийм болохоор би ингээд Японд ирсэн байна. Тэгээд одоо ингээд харах юм бол ихэнх ютуберуудтай ингээд харьцуулах юм бол би бас тийм мундаг сайн ютубер биш байж магадгүй. Ингээд тийм 100k 200k саб хүрээгүй байж магадгүй. Гэхдээ одоо би яг энэ хийж байгаа зүйлдээ тэгээд одоо 100,000 хүрээгүй байж магадгүй заяа. Гэхдээ одоо ингээд намайг саб хийсэн бүх хүмүүстэй ингээд яг анхнаас мань байсан дунд хэсгээс нь байсан тэгээ сүүлд үтсэн ч гэдэг юм уу зүгээр надтай ингээд хамт байдаг намайг ингээд үздэг ингээд хүмүүстэй зөндөө их ингээд талархдаг. Яг тэгэхээр энэ бүгдийг яг ингээд тэгээс нь эхэлсэн. Яг ингээд магадгүй хин ч ингээд надад итгээгүй байхад би өөртөө итгэсэн. Би энэ хороо дэлхийг ингээд би өөрийнхөө нүдээр би харахыг хүсэж байна. Тэг би ингээд маргаашд итгээд, би 7 өдрийн дараахад итгээд, би жилийн дараахад итгээд ингээд би амьдрахыг хүсэхгүй байна. Би яг ингээд хүсч зорж байгаа зүйлийнхэн төлөө би одоо л алах юм ихийг хүсэж байна. Тэгээд би яг энд ингээд сууж байгаах. Тэгээд би яг энэ замаар би анх ингээд зориг гаргаж алхаагүй байсан бол би энэ Fuji болыг би магадгүй хизээч нүдэрээ харахгүй байсан байх. Би энэ замаар хизээч алхахгүй байсан байх. Би энэ дээрээ хизээч суухгүй байсан байх. Тэгээд би өөртөө итгэсэн, үргэлж итгэсээр байгаа. Тэгээд бас надад итгэдэг хайртай хүмүүстэй би зөндөө их талархдаг. Бүр зөндөө их. За миний зүүн талд миний үүргэвч байна. За баруун талд Fuji уул маань харагдаж ах хэвээр. Тэгээд би байна. Бидэн гурав гоё харагдж байх ёстой. Бидэн гурвын зохицол бас үнэхээр бас хэлэх олдохооргүй тийм гоё үзэмж байх ёстой. За би суухаар яг бид гурав ингээ яг дараалалаар харагдаж хэвээр. За ингээд би яг дунд хоруу юм шиг харагдах хэвээр баг. Миний баруун талд ингээд миний долоовор хоруу, би дунд хоруу. Тэгээд энд болохоор за юу ч ярьчих. За би дунд хоруу биш шүү. Би тэд ямар ч тийм хороо муруу бол байхгүй. Зүгээр л тийм зүгээр л бидэд уул хүн цүнх гурав шүү.